Эви экшн бүр. За одоо урнаа гэж байна. Эви экшн бүр. Тэгээ баталцсан яах юм гэнэ. Тэд ч одоо фантастикээс ивэл ороод ирнэ тэгэл. Тэгээ наад чи олоолаа биш үү? Та нар ч юм бас амар олоолаа шүү. Зориг, жижиг, баяс, Тагта. Тэгээд чинь бас Манлай. Ши, мапи тий. Тий. Тэгээ бид чинь нөө солонгос жүжигчдийн нээлтэн дээр ирнэ. Тэгвэл буруу явах юм байна уу? Танаа халах юм. би ч ихтэй тэрийг Жүжигчэндээ ч бас байдгүй ч юм шиг лээ. Жүжигчэндээ ч бас байхгүй байна. Тий. тэгчэн бүсгүй чинь нэстэ нэг ёстой хөргөн кино бол заалж. 4 хоногийн өдрийн үзэлт сайн байлаа шүү дээ. Хөөргөж яах вэ? Кинон бол эв эмо гэсэн тий. Энийг бичээ тэгээ тавьчаач бид энэ Яг тэр тавиад хоп бацчихлаа. Өрөндийг зарих замыг бацчихлаа. Бүсгийг бацчихлаа. Хөөслөр ороо гарсан. Би хойслоор орж гараад үлзий ахыг фантастикта бацч тавиад Гадаа дооёх зулагч яриг ярьсан. Нэг уулзсныхтай сайхан хоол идсэн юм шиг бод. За байж. 3 ов байна гэж байна. Дахиад 3 үлдчихлээ. Тэгээ 100-ийн 3 байд. Өрийн дэвтэр үндэсний влог эхлэж байна. Тэгээд өнөөдрийн зочд маань хөрөлцөн ирсэн байна. нэлээ Үндэсний болсон шүү хэмжээнд дээ. болсон хаа. Одоо тэгээд яриа гэж. Та хоёроо орооч гэж хидэж яриав да. Тэгээд Идэж татгалзуулаа. Орон шүү гэл тэгэл алгалчихдээ шүү дээ. зочдыг ингээд хооронд нь цагийн найруулах чинь бас өөрөө тийм л. Тэгээд тэр бид нар хаа очаар нэг юм амбицгүй болсод болохоор хурдан ивэлцсэн баг тийм. Цаг магаа бол янзын барьж шүү. Янзын бариа тэгээ хүрээлцсэн. Хоцорсондоо жоохон гимшингүү те. Тэгээ түрүү яадаг гэсэн гинэ. Шиний дохтой хаа. Цагийн бүртгээд мөнгө авдаг гэсэн юм багчаа. Тэгдэг гэсэн. Тий. шинэ үед юм уу? Мөрөөдөл тогтоо. Шинэ үед. За. Тэр чинь бидний чинь боёох чинь за 12 цуглаараа гэл тэгэл цуглаараа гिचэл. Тэгээ боёох чи өөрөө баг 1 мэг гэж ирнэ. Тэгэл тэр за боёох 1 гэж ирэх юм чинь тэгээс үлдээ баг 1 гэж эсцгээдэг болсон. Нэг өнгөрөөж ин тэр. Тэгвэл 12-оос сөрөлтөө хохироод идэв. 1 2 удаа боёох 12 ирсэн чинь байхгүй хүмүүс нь. Вин яагаад гэсэн чинь ер нь л юмштэй гэл би хэлээчих юм чи. Алаач гэж. Тэгээ олоолаа биш нэг тал хувийн тэгнэ. Тэгээд ерөөсө бүртгээ цагийн бүртгээгээ цагийн минутаар нь бүртгээд бүр. Тэгээ би ингээд бүгдийн нэрийг бичээд ингээд өдрүүдийн тавиад. Тэгээ ингээд минутаар нь бичнэ. 3 минут хоцрол тэр чинь 300 төгрөг өгдөг лөө. Минутын 100. Тухайн үеийн бас минутын 100 үлээ 50 төгрөг байсан. Тэгээд мөнгө байсан. Маш их том мөнгө болсон шүү дээ. Тэрийг хамгийн их мөнгө төлсөн хүн юм байх вэ? Цогодрахын алдармаа гэж бодоод том спонсороор орсон байдаг юм аа тийм. Цалингийнхаа баг нэлээд их гоёг өгөөд Өгж байгаа ч нэж бодохгүй. Тий. Тэр чинь ихтэй зүгээр нэг удаа бүртгэжээд нэг тоглолт нэр бүртгэсэн юм биш л аахгүй. 2 3 тоглолт бүртгэн юм гэдэг чинь жил гарan ингэ Тэгвэл бас тэг хүмүүс сүулдэ үнээр цагаа барьчихдаг болт юм бэл. Одоо хайсан тий. тэгэл байлсан. Ер нь манай бид нар ч шүн айгу оройд сардаг байсан. Одоо ингээл үүрээр 4 3 4 ч юм уу дараал. Тэгэл өглөө 12 цаг боёхын 00 0010 гэсэн дугаар байхад сүнс ингээл гарцсан байдаг. Яаж тэгсгэрж ирж Яаж иртэн тий. бид нар чи залуу хүмүүс Одоо шүү чи ч бас адгуу чинь бахан шилцээд байгаа зуртай байсан. Он залуу боо яах. боёхын бас юм ахад бол харагдаад идэв шүү. Угаасаа тэгээд ингээд нөгөө нэг санаа ажилт санаа зовоод нойр хүрхэ байждаг юм байна. Одоо тэгээ өөрөө бол бас ихээр цэрэл байгаа зургтай. Стори харахаар хэлэхэр за энэ хүч унтуулахгүй нэ гэсэн. Машаа эртээ боссон л тэргээр төжгнүүлэл явдаг юм шиг байна. Одоо тэр зам бас байна. Байна тэгээд. Байлгүй л ах. Үүлэн боёохоос өвлөгдсөн юм уу? Угаасаа хүн тэгээд нас явдаг ч гарахаар тийм болчт юм уу? Ерөөсөө мардлаа шүү дээ. Ер нь тэгдэм юм шиг байна. Одоо ингээ хажуудгаа манай зөргөөч яг оноох шүү дээ. Бас одоо яг нас нь явах тусмал оноох шиг ер нь зан характертэй байгаа байдал оноох шиг болоод байгаа шүү. Юмд хариуцлагатай. Тэгэнгүүтээ бас тийм ээ нөө юу хүн амттай адуу тий зарагч. Ер нь оноохын юу харагдаад. Чи сургууль төгсөөл X-төс зарсан Тэгсэн шүү дээ. Тэгэхээр чинь яг бид нар чинь сургууль төгсөд яг цав цагаан цааснаа тахгүй. Тэгэл жишээ нь тэр хамтлагийг тэр хамт олныг хэн удирдах вэ? Тэрний тэр үзэл бодол идеал ингээд яг тэр хүнээр ингээд явж байгаа байхгүй. Тэгээд тэр хүнээр яалчгүй өвчлөөд тэр хүнээс ингээд авах нь удаа ингээд аваад дэвлждэг юм шиг. Гэтэ ер нь юу яах хэвтэй юм бэл ч тэ. Тэгээд өөрийгөө олох хэвтэй юм шиг. Хоёр одоо өөрийгөө олооч. Одоо хүртэл олдоогүй явж байгаа. Одоо хүртэл тэгээд оноох боёо хоёрын шоколад яваад байгаа юм уу? Боловч би чинь нэг ерөөсөө нэг юу яасан ч тэ 3 сар л ундрмаагчээр явж байгаа. Тэгээ өөрийгөө Тэгээ отгоо гараад ирсэн. Одоо л олоогүй юм уу? За одоо боловч тэ. манай хоёр зочин маань одоо Сүйс төгсөөл өстой нэрээ
Ста цагаан цаас байхдаа одоо орсон тийм. Одоо олон ч уран бүтээл дээр одоо бас партнероор тоглолоо. Олон ч уран бүтээлд одоо эхнэр нөхөр, найз нөхөд одоо тий тоглолоо. Надад ч би ингэж бодож явдаг шүү дээ. Одоогоороо 2006 онд шинэ үед би орж ирсэн хавар. Тэгэхэд отхойгч 3 4 он дотор орцсон. Би чинь 3 онд орсон шүү дээ. 3 оны 9 сард. Нэгэн од болоод удчихсан. Эртний хүн байгаа үстэй. Тийм шүү дээ. Тэгээд сүүлдээ ингээд отхойгч дээр чинь оюутны байранд нэг өрөөнд тэгээ хоёулаа ажилдаа хамт явдаг, ажилласаа хамт ирдэг, сургууль руугаа хамт явдаг. Тэгээ ингээд шинэ үед чинь зовлон жаргал зөндөө юм тохиолдсон. Бүх юм дээр Ястаа тэр болгон дээр хамт байсан. Бид нар тий орж гарсан бид нар тийм түүх хүүх байхгүй. Бүх юм дээр хамтдаа байсан. Тийм болооч тэр бие биендээ хайртай. Тэгээ бүх тоглолтын дээр номер болгон дээр ингээд битэр чинь бас яг үннийг хэлэхэд Байсгал хосолчих юм. нэг нь арангаа нэг нь хөвсгөлийн юм болохоор ч тийм алс холын өмсөө чи бас хоорондоо их тийм ойрхон байж гоё юм хийж те зурагтаар илүү гоё гарах юмсан гоё тайзан дээр ингэж гоё илүү гоё амьдрах юмсан гэдэг утгаараач үйдэг юм уу айгүй их номер дээр хамтарсан ягаад ч байхад л хоёлаа ингээл болцдог отгойч нэг ингэж хийвэл гээл сөөёнийг ингэж хийвэл гээл ингээл тэгээд тэр дундаас ч ингээд зөндөө олон ингээд партнерлж тоглосон байхгүй. Тэгээ миний би чинь хичээг алтаа хамтрагч миний гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд одоо жүжигийн уран бүтээл дээр тайзны уран бүтээл дээр бол яалчгүй миний 2006 оноос 16 он хүртэл битэрстэй яг хамт бүх юм байсан. Тэгээд тэр үед одоо байж хахад төмөн үлзэтэйгээ дуулаад төмөн үлзэ чинь бас одоо миний бас алтаа хамтрагчгүй би чи юм хоёр эмэгтэй алтаа хамтрагчтай юм. байна гэж. Тэгээ нөгөө би зүгээр отгойг сууяхыг ингээ харахаар нэг нэгэндээ их гоё юм өгдөг нөгөө тий жүжигчд гэж байдаг штэ. Ингээд алцаад нэг нэгнээс Боё ундрмаа гэдэг шиг л тий. Одоо ингээд дунд уян ах нараас бол хоёр болно гэхээр яалтчгүй. Яг үнэхээр партнер удаа та. Тэгэл бодон хоёр яваа. Бээс ч адилхан бэлчээрэнч том авьяас бэлгэн ч агуудлаас загларсан. Хоёрын номер хамгийн хөөрхөн байд юм чинь. Хайр хөрмөр тий. За нэг сов сонслоо. Олны салхинаас. За. Энэ 100 мянгийнхоо одоо хэдийх вэ? За үнийг сонсоо. Эхлээд тоо сонсож Үнэн үү худлаа юу гэдэг одоо мэдээллийг надад өгөөч. За одоо яг одоо тойрны одоо анх орж исэн үеийн тухайн одоо 2005 оны одоо Prime өргөн бүрэлдэхүүнтэй шинэ үе продакшн ахин тоглож магадгүй гэсэн одоо цуу сонслоо. Энэ үнэн үү худлаа юу? Олны салхинаас. олны салхинаас сонслоо. Тэр чи олны салхич гэж те хэдүүлээ фэйсбүүкийн найзууд юм чинь хамт зураг оруулцгаар л та нар тэрнээс гадна тэрийг бол зарлаагүй шүү дээ тий. Тэрийг бол зарлаагүй. Гэхдээ бид нар ч одоо тогоон дотор ерөн сосгож байгаа шүү дээ тий. Ер нь бол за тэдний Prime одоо тухайн үеийн өргөн бүрэлдэхүүнтэй тухайн үе одоо он оны дурлалын үеийн шинэ үе гэж ямар амар байлаа бид ч нөгөө нэг Боёх маань Хөвгөл залуучуудын театрын захирал болоод татсан. Тэгээ бидэд Боёхын бөөнөрө баяр хүргэж яг бүрэн бүрэлдэхүүнээр очисон байхгүй. Одоо шинэ бүрэн бүрэлдэхүүнээр. Тэгээ очингуудаа явахтай нөгөө баярлцаад хөөрцгөөд айгүй хуйлдаад тий айгүйх тэрвэрлэлтэй зөндөө гоё юм болсон л та дурсамжууд болсон. Тэгээд тэр үе дээр яг ер нь шинэ үеэрээ тоглол гоё юм байна л гэж ярьсан. Тэгээд бидний бас хэдэн жилийн болох гэсэн юм бэ? Бараг 30 жил үү? тийм баг. 98 он гэдэг чинь. Тийш шүү дээ. 98 99 онд байгуулагдсан юм билээ шүү дээ. Ер нь шинэ юм байна. Бид нар чинь бол дараад хэдэн жилээ? 25 6 жил болсон юм шиг. Тийм ээ, бараг 30 жил гэж боёх харин. Тэрнээс одоо 20 жилийн түүхэнд хоёр бас бичлэлцсэн. Тийш тийм. Тийш бичлэлсэн шүү дээ. Тэгэхээр яг тэгж ярилцчихсан. Тийм. Ер нь тэгээд энэ маань бас гоё биелээ болвол мэдээж гоё нэргэн тайснаа яг уран бүтээлчдэр уулзвал гоё шүү дээ. Супер. Супер. Хоёрт ундрмагчтай, анкатай, тэ боё ах, шинэ үеийн уран бүтээлч дооги, моги тэ. Лавгаах, дооёах гэх. Лавгаах, дооё. Тэгэл ёо. Одоо бидний үеэс ингчин энтер гэл ингээд ороод ирж од байна тэ. Ингээд бол нэрэ. Шинэ үе бол нэрэ. Тэгээ ер нь бол бидтэй бол амар хамтлаг өссөн шүү дээ. Тийм шүү дээ. Бас л нэг нулимстай бол нулимстай, ухаарлтай бол ухаарлтай. Тэгээ боёх биднэрт бас маш гоё сургадаг байсан л та тий. Шинэ үед байхад ер нь ингээд тайзан дээр ийм байх хэвээр ингэх хэвээр гэл. Тэгэл нэг ер нь анх дөнгөж орохдоо ямар ч инээлгүй л их л хэцүү байсан тий. Ерөөс ингээд араад ирэнгөт боёх яас инээлсэж инээдгүй.
тэгэл ундармагч боёо хэрэг зүгээр нэг хэцүү те. ингэж байгаа юм чи. Яа, сайн. Ингээ номер ингээд гараад Амхандаа нэг бэлдээ те. дагаад Дагаад штэ, ингээд өмнөөс шүү дээ. Тэгээ яалч ингээ хувцас олж амжихгүй болчихж штэ. Тэр хооронд За тэр хооронд ингээд та нар урд нь Боломж өгч штэ. бодож байгаа. Хөөх юм ингээд хийгээд ажиллаад гар гээд хөрх юм ийн. тэгнэ гээд Айгүй ахгүй. тэрэндээ хөөх юм хийгээд тэгэл хүн инех болохоор чинь ард зэгэр улаан гэлзэг манлцаад авчихсан юм чи. шиг орхон төс болоод Тэр ахч нар маань гарч ирсэн. Тэр тайс байн гүлээс рүү хараад юм яриад гүлээс рүү харсан агаад тэгэл гарч ирэнгүүт ёо хийгээл тэгэл барыг зүхтааж байгаа юм орхон бид бодог багт. Оо боёх. Шууд Яагаад ч багтнаа. гарч ирээгүй яач вэ зандаа оо яач вэ гэдээ бас хараад байгаа шүү. Бидний Нэг удаа нөгөө талигач гамбаа битээр нөгөө бас нэг ихнэр нөхөр олж гардаг байхгүй. Тэгэл гамбаатайгаа гараад намайг тэврээл гамбаанаа тэврээл тийм ээ хоёлаа нэг амар тэнэг юм байдаг байхгүй. Хин ч инехгүй. Тэгэл тийм ээ хайрт минь гэдэг намайг тэврээл өргөөл намайг гүйдэг байхгүй юу. Тэгс гүйж явж байгаад унаад тэрийж унаад би тэнд гэж унаад тэгсэн зэрэл нэр гээд энэс тэнд ахнар хөө хоёр дүү маань ямар гоё ялаа бодоо. Хоёр дүү тэнд булаагаад хэлсэн сууж байгаа шүү дээ. Тэгээд хамбаач нөгөө өмдний шовтраа гутлаа чирээ би тэнд нөгөө доглоод намайг тэр чинтэй хүн чинь дээрээс ингэж унахаар чи ямар байдаг байх вэ? тань ингэ цацаад унтсан юм уу? Дээрээс ч унтсан юм уу? Гэхдээ ингэхдээ л ер нь бас ингэж би одоо яг тэрийг санддаг байх. Тэгээд яаж орснооч одоо бодоод айдаг штэ ямар мэдгүй нэг мэдгэд л орцсон байдаг ёо. Тэгээд ороодсон ч л хэвчээ тий. Ямар гоё инээдв вэ гэж унсан. Тэгээ тэр их тийм олон жил үргэлжлэегүй ер нь. Тэгээ хөөх ингээ гар хөлөө авалцаад бид нар ч бас нэг багшин шавнар. Сүүлдээ харин тайсаа жоохон буухгүй байх маягтай энэ болж Тэр бүтлгүүтлийг удаагүй. тэгээ ингээд одоо отгоогчдэр ингээд хоёлаа гарахаараа ч юм уу одоо гамбатаа гуруулаа гарахаараа бэлгүүнтэйгээ ингээд гарахаараа хөөхөн буухгүй байх маягтай ав тий бас хүмүүс ингээд нөө гой нөө хуучны мэдш хүмүүс аваад байвал бас ахнар ингээд явуулаад идэг тий өө хөөх яваад ах маягтай Сүүлдээ боёх могч бүр амардаг болсон шүү. тий сүүлдээ клюзерээс харахгүй дагдаг шүү тий Одоо болсноо мэдээ. хайш тоглодог гэсэн сүүлдээ клюзерээ харахгүй тоглож байгаа болсон тэгснэ номер дуусны араас боёх төрөл ороод ирсэн шүү та. Миний тэр үгний араас. Дахиад нэг 3 айлаа байсан юм. Сони юм байна. Тэрийг хийгээд дуусны араас та орж ирэх хэрэгтэй шүү дээ. Гэтэ ингээд үзэгч чинь тэгдэм байна. Нөгөө олны танил царайгаа харахаараа ингэж тэрийг харж инээхэд ингэ бэлддэм байна. Шал танихгүй байгаа. Энд чи юу лээ? Юу хөөхд гараад шиний хөөхт юм уу? Аамаа гэл ингэ тий. Санжиг маягаар л үзээд идэм байл л тий. Тэгж жагаад тэр хүүхэд амар юм хийгээд байгаа байхгүй юу? Уг нь алаад Бүжиг бүжгийн эвсдэрээ бүр нам мамааг бүр буцагхоор юм хийж байгаа байхгүй юу? Одоо тэр үуч манай одоо ирэх чинь энэ шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг таниагүй байхдаа хүн чинь тэгээд ингээд ажиглаад үзээд идэг юм л. Тэгэл аяндаа таньдаг болоод өрхөөрх юм ингээд хийгээд байхаар тэрэнд ингэж монголчууд ингэж гоё. Дээрээс нь нөгөө нэг тэр бүтлгүүчээс нөхдөөч туслаг сууж байгаа юм. За ингүүл эвгүй юм байна. За тий. Тэгж явж байгаа юм. Намайг чангарч их зовоосон. Юу үзэгчсэн. Чангарсан биз үнэтэй. Өө их зовоосон. Агандаа их зовоосон гэдэг тий. Одоо Хайсааш өстөртэй дүр хийдэг үү шүү. хүш юу ярьж байгаа. Хахтар ажилласан. Тэрнтэй мөдүүгийнхөөс умалцаа. Яста дөргөрөө гэдэг шиг. ерөөсөө тэгээд ингээд хамгийн амар нь тийм метр шиг бас хүмүүс байдаг шүү дээ. Авахгүй ахт ингээд ганцаараа яриад тэгээд яг миний тэр үү. Тэр үү гэдэг байгаа шүү дээ. Тэгээд авахгүй байхад нь зүтгэсээр байгаа сүлд олж молцсон амар болцсон тий. Тийм юм олцсон. Тий. Өө тоглолт дуусгаар чангарсан нэг өдөг чинь өөр Хамгийн гоё нь тэгдэг те. Хамгийн ихний тоглолтын дээр, нээлтийн тоглолтын дээр миний бүр ингээд болсон юу гэдэг вэ хөөе. Нээлт мангар олоо хувцтай. Номер бол баг нэг номер хоёр. Яагаад байгаа юм үлцээ. Тэгээд хамгийн ихний өдөр ингээд яваад зэрэгтэй ингээд үзүүлээл тийм ээ аваад зугаа ингээд мэдрээд ирснээ оройн хурал хийхэд тэгээд Бүгд гасчихсан. за энэ хоёрыг Игтлэг төгсөл хоёр үлдсэн. яг тэгдэг шүү. Йоо чам. Тийм үе байдаг шүү Амар. дээ. Гоё шүү нэрэ хөвчлээ шүү. Тэгээд одоо тэгсэн чинь ингээд тэр үеийг бодсон чи одоо ингэ харсан чинь өрийн дэвтэр ингээд үндэсний болоог хийчихсэн шүү дээ. Өнтө болгохтой. Хонтой болсон. Тэгс чи ахыг хоёрын тэр урилга хийрээс суудсан. Ёо. Тэгээд бас сүүлийн үед бас кино хийдэг болсон тийм манай дүүнер ч бас мундаг кинонууд. Кинонуудад ч үгүй. Одоо бас киногоо нэг ч юм шиг тийм. Харин тий одоо энэ эндээ бас гороо гээд сая слогтой хийсэн. Киногоо.
Мөрөөдлийн театрын хамт олноос юу ирлээ шүү дээ. Ханд үрээд уйлмаас гэдэг юм шүү дээ. Тэд чинь нэрээ хүний нууцт өстө нэрээ тэд чаар нэг хоолнд орохоор 500 мянган вон очоод. Яа тэгэн шүү дээ. Тэгээ сая гарan төгрөг. Мөрөөдлийн театрын ахнараас Санхүүг нь яж хад би барьсан бүр яг гээл амар шүү дээ. Өөртөө хоолоо хийж идэлтэй гээл. Хизээ Асуулаа нэг тий. тавлагдсан уу? 3 сарын 6-нд. Оо. За битээр яах вэ? Хоёр зочны сонио ачаа. Ой битэр яах вэ? Сүүлийн үе. Мөрөөдлийн театр уран бүтээлд орсон. Мөрөөдлийн театрт ороод ерөөсөө нэг олигтой нэг зохиолоо олж чадахгүй. Ярианы төсөн дээрээ. Ерөөсөө зохиолоосоо олж бутарчих гад болдгоо. Бас жоохон чангахан байна ерөөсөө. Зохиолоо бид нар чинь сая сүүлийн жилүүдэд ээжийн тухай тоглож, аавын тухай, гэр бүлийн тухай, ингээд залуучуудын тухай тоглож энэ удаа нэг өөр юм хиймээр нэгсэн нэг хэсэг бүлэг нөхдүүд нөгөө хэсэг бүлэг нөхдүүд нь болохоор ээж аав хайр дурлууд бол мөнхийн сэдвээ гэдэг. Ингээд одоо хоорондоо нэг зохиол барьчаад ингээд хэрэлдэх юу ах вэ? Ингээд одоо хилцээд ингээд хэрэлдэх хэлцгийн хооронд одоо юу гэнэ ухав дээ. Тийм шүү дээ. Хайж ийн. Хэрэлдэх цааш шүү дээ. Хотгоогч давхар бизнес хийгээд байна уу? Бизнес яа. Гүү шүү дээ. Байна уу биш ээ. Байна уу биш ээ. Юу гэж байгаа юм бэ? Би бүр асууж юу. Юу байна уу гэж. Байхаас цааш. Чинь явахтай хүүхдээ гаргаал яж ин да. За болоод да. Таны бизнесийг олон дэлгэх юм яах юм? Сөөе онлайн шоп гэж байсан байна те. Агаар шүгч нэрээ. Тэ. Агаар шүгч зараадсэн Агаар шүү дээ. шүүлгч. Одоо яг энэ Монголын нөхцөлд бол өстой хамгийн хэрэгцээтэй. Гэтэ ер нь цөм игээд байгаа юм шүү. Тий. Гүй одоо яг нэг цөмөх Одоо тэр би оёо гэд Дуусч ба гэж яриад. агаар шүгч оруулж ирдэг. Оё. Сөөе гэн оёо гэж. Ихч маань сагууг эрхчлээнд хүрчихсэн баргийн кино тоглохоо байчихсан. яаж ярин Эрбэхээс өдрөөс хойш юмд орохгүй байж хат нэвтрүүлэгтээ урчихлаа ш. тэгээд санхүүгийн Тэр барагтай юмд орохгүй, жоохон тийм голонгоо худлаарсан юм аа. Үгүй чинь ойрд ерөөсөө л угаасаа гэр зуртаа л одоо нэрээ яг үндэ тэгэл гоё юм байвал тэгэл хорно шүү дээ. Юу гэж тэгэл солиорол орохгүй гэж суугаад л. Сайн юунд орсон мэт шүү дээ. Бүтэн амьдрал ч манайх яасан шүү дээ. Тий, 1 2 хийсэн шүү дээ. Отоогч одоо хин шагаахын тэр ангив. Тийм шүү дээ. Ангиараа бол тийм. Эдний анги чинь хамгийн амар. Сараа тэгэхээр би чинь нөгөө хиний Бата эдрийн үе болчихж байгаа байхгүй. Би чинь нөгөө аймгийн театртаа байж 4 жил ажиллаж 4 жил ажиллаад архаг оюут ирлээ шүү дээ. Нилээ тоглох театр гэж юм байна. Нилээн тийм Истанбулд орсон. Театрын тийм унцад хоолоогоор арайчтэй амьдрал гэдэг чинь ингээд багшдаа алуулаад худлаарсан Эдний анги бол үнэхээр амар байсан байгаа. Манай анги бол хамгийн эдний дээдлээс одоо хин ахын тэр амраах ялтахын тэр анги тэгэл танай анги фантастик юм. Тэгээ бояхаа Үе үе нэг амар ангиуд тий. бояхаа анги амар байгаа. Тэгээ манай анги ч юм уу сайн болуулсан шүү. За танилцагч байна. Алтан шагаа байна. Манай талигч, хоёр талигч байна. Матушка Сулан байна. Маша амар анги байна. Одоо драмын театрт тогтож байгаа тоогч байна. Ингээд нэг ангиас юу нэг 5-аас дээш хүн Бели дансын баярмаа гэл ингээл явж байгаа. Ер нь ингээ яриад. Тэгээ нөгөө ерөнхийдөө жижиг юмд орж байгаа манай Памби мэн байна. Бас кино минь тоглоод яваад. Саяхан нэг ангич нэг хүүхэд уртын дуучин болоо тоглолтоо хийлээ. Уран тоглогч байна. Тэгэл ер нь манай анги бол нэлийн хүчтэй анги байсан. Тийм байна. Ер нь л 50-аас дээш хувь нь уран бүтээлийг төөрөж яваа. Тийм шүү дээ. Хамгийн сөөстө хамгийн 20 дэх төгсчихлээ шүү. 23 хөлт төгсчихсэн шүү. Тэс сөөстлөө нана 10 дэх. Тийм 10 манай чинь 30 төлөө ороод 14 лөө тавлаад. Үеэс нэг юм бярта, үеэс нэг юм бярта ангиуд төрдөв шүү. Тий. 4 жил ч 8 жилтэй. Одногч анги мангч бас амар шүү дээ. Одногч ангис нь Батбаатар ах мах, Долбоот ах. Тийш. Тэдний бас амар. Яг нэг юм бярта хэд байна тий. Аяатууд шүү. Дан аяатууд сууцгаач. Ангиараа аяатууд хийж байгаа. Манай Темкагийн анги чи бас. Оо тий, тэдний анги чи бас. Манай дараа. Алдар, Темка, Чука, Алдармаа, Туя. Тий. Энэ ид чинь бас ах. Тий. Тэр чинь бас энэ олол байна тий. Багнаас ер нь хаана өнгөрөө өрийн дэвтэр гэдэг одоо тийм ээ бас энэ өрийн дэвтрээр үйлчлүүлж байв. Ер нь байсан л ах л да. Тэ? Хөвсгөл аймагт байх та. Хөвсгөл аймагт байх та. Тэр одоо өрийн дэвтрийн соёл гэж байдаг шүү дээ. Тухайн үед ямар байв? Одоо тий. Би чинь Арангай аймагт байсан. Тэгээ манайх чинь доотлол яг 8-ын дэлгүүр гэдэг 8 гэдэг нэг модон дэлгүүр гэдэг гисэн. Тэрэн дээр бол манайх өрийн дэвтрүүд байгаагүй. Нөгөө картаар очрлож талхавдаг гэсэн шүү дээ. Картаар.
картны одоо бараа авдаг байсан шүү дээ. Тэгж л манайх тэгж авдаг байсан. Өрийн дэвтэр бол байгаагүй байсан л та. Тэр үед арай нэг Сүүлд одоо та тусдаа гараад тэр өрийн дэвтэр бичүүлж үзээгүй юу? тусдаа гараад би чи одоо өөрөө өрийн дэвтэр биччихлээ шүү дээ. Би нөгөө юу яадаг байсан шүү дээ. Оюутны байранд оюутан болоод би чинь 10 дугаар ингээд төгсөөд 4 жил бас ажил хийгээд яг өөрөө ажил хийгээд мөнгө төгрөг олдог байсан юм чинь. Тэгээд би нөгөө оюутан болоод цагаан утас ажилладаг байсан тий. Цагаан утас ажилладаг байсан. Тэгээд өр бичдэг байсан. 100 төгрөг тэрээр явуулдаг. Тийм ажилладаг байсан. 150 биш гэж. Тэгээд нөгөө тэр өр бичдэг байсан. Тэгээд оюутан байхад нөгөө цэвэрлэгчийнхаа нөхрөөр явчихл. Атгадаа гэдэг байлаар байсан. Мөнгө орлогоо гэсэн. Ийм их 100 төгрөг 50 ингээд 5 20 морт гээл тийм их мөнгө авчирч өгдөг гэсэн. Би чи өөрөө Би чи тэгснээрээ цагаан утасныхаа одоо юунд цахилгаан холбоонд мөнгө төлдөг. мөнгө төлөөд үлдэгдэл нь ашигна. Ашигна гэдэг байна шүү. Өрийн дэвтрийн эзэн нь байсан байх нь шүү дээ. Эзэн нь байсан байдаг байгаа шүү. Өрийг олгодог хүн байсан чинь ерөөсөө надаас л ярьдаг байлаа шүү. Таны хувьд Миний ч баг насанд манайх өрийн дэвтэр хөтэлдэг байсан. бас. Тэгээ манай ээж Дэлгүүр их 8 хийн. Дэлгүүргөө 8 хийн. Тэгэл дандаа хүмүүс тэгэл шатна. Тэгэл 2 жилийн дараа ахиж босоод дахиад 8 хийгээл дахиад шатна. Тэгэл ингээл гурил мөрл 2 өрөөгөр дүүрэн юм авчраад тэгэл баг мөнгө болгохгүй л аав ээж тэгэл хүмүүс тэгэл тамиг тараа тэр сундаг гурил тэгэл явчихдаг гэсэн. Хамгийн сэтгэл тод үлдсэн түүний дараа одоо өөрөө тусдаа гараад өртөө болж эхэллээ шүү дээ. Үйлдвэрчний бүфет шүү дээ. Ганган өргөн шүү дээ бас. Тэнд бол нэрийг бичүүлдэг гэсэн тийм бид бүгд. Гамбургийг бол гашраад л бичсэн. Цалингаас бас явна шүү дээ. Тэгэл дараа нь үгүй шүү. Тэгдэг гэсэн. Цалингаасаа пүүз авч өмсч чадаал тэгээд Яна тэр амьдралаа мартсан байх юм. Зээж өргөө байсан. сонсоо суугаад Мога байлаа. Тийм амьдрал байлгүй. Энэ үуч надад зэрэгцэж үжилж байхдаа бас байсан юм да. бас гайхчаал сууж илаа. Оо тийм юм байлгүй. Тэр амьдралаа мартаад байгаа. Янзсан амьдралтай. Бүфетний өрөнд чи бас хамгийн том санхүүчээр бас цогод хаалтрам орно шүү дээ. Амар итэн. Бас Юм одоо юм л нэлээд нээгүрлээ. Тэр хүн баг цалин авдаг байсан шүү дээ. Ай. Гоё эсэ шүү. Үйлдвэр чинь сайн өр тавина өө. Угаас Тэгээд өнгөө. яг цалин буудаг өдөр ихч мэгч мэдчихэдэг те. Бүр яг ингээ зэрэгцээл суугаад авснууд нь заа наашаа ийшээ ороорой гэлтэй ингээл. Яг үүдэн зөксөж яадаг шүү дээ. Тий. Бид нар ч нөгөө цалингаа авангуудаа нэг жоохон парти маягийн нэг жоохон хоол унд идээ сууцгаад байна шүү дээ тий. Тэгээ сууж яхад чинь л нөгөө юу яа шүү дээ. Тэгээ сууж хаалган дээр ирсэн л нэг нэгээр нь дуудаад. За одоо хэнийг гамбаг дотчороо. Бид чинь тэгээд маяха За баярлалаа. Тэгээ баярлаа ингээл боёха өрөө өгөө тэгэл гардаг гэсэн шүү. Гоё нэрээ өрөн бүр тавьдаг гэсэн шүү. Гранд Плаза дээр хоцны дэлгүүр мэлгүүрт яагаад тэрийг насаа мартсан байх зөндөө байсан юм. Гранд Плаза дээр хоцны лангууд үр тавьдаг. Ямар болоо юм бэ би ч одоо. За өнөөдрийн нэвтрүүлэг маань бид энэ юу Юна ресторан дээр Ярамгийн зам дагуу барилдаг Титан центрийн 2 давхрад барилдах Юна ресторан дээрээс өнөөдрийн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд сайхан утахгүй сайхан амтаа. Энэ чинь нэг юутай энэ ганцхан нөгөө Юна хийдэг юм билээ. Өөр солонгос ресторан Seafood-тэй докторитан гэдэг нөгөө бидний өвлийн менюнд нь орсон Монголд ганц байдаг. Тий. Юна рестораны Солонгос яваас нэг seafood энтергээ ярьдаг. Дил нөгөө юуны энэ логийнхоо гадаад хэлийг би хариусан. гадаад хэл зориг Мэд гадаад хэлэн дээр Байхгүй. монголоор. би чи монголоор үг төглөө гэж. Монголд хариуцсан. За хооллох уу? За тэгээ хоолой хийж. Энийг хэл манайхаа. Энэ хоолныхоо өмнө энэ мөний жуус гэж нөгөө нэг ашигтай бактеритай юм байлаа. Тэгээ хоол идэхийнхээ өмнө нэг нэгийг уучвал илүү бас хотоодыг нөгөө хоол идэхэд бэлдэж өгд юм Чи яг билээ. нөгөө та нарыг нөгөө юу яана гэж бодоод хоол яг үгээд ерөөс унтчихсоо гарчихсан. Сайд. Өглөө сайж. Тийм. Энэ Юна. Юнагийнхаа өөртөө энийг хийж амт тий. Хөө яана мэд энийг онгойлгож чаддаг. Энийг үр яачих чи. Өө тийм үү яасан муухай бүдүүлэг юм бэ тий. Одоо нэг юм эмгтээлэг бай гэдэг байгаа штэ. Чод өөртөө ингэж юм ингээл тийм. Ингээ одоо болоод ихтэй эмгтээлэг байх гад хичээгээ чадахгүй юм аа. Айгу намбны бол. Цаанаасаа нэг тийм Та гэхдээ ер нь бас айгу намбны болчихсон нэг үе удаад бас. тэгсэн штэ их чинь. Гэтэ айгу сая өнөөдөр бас хөвгчлөлтэй л байгаа зү. Инээс бүр намтай байх байсан шүү. Хөвгөлтэй намтай болчих. Ам сууд юм шиг юм тий. Бас галзуу байл шүү дээ. Одоо тэгэл 40 гараа авчихар чинь тэгэл нам суунштай автоматар тийм байгаагүй л байлаа шүү дээ. Та хэдэн хүүхдээ вэ?
4 штэ. Одонго авцсан. Авцсан. Одоо нэрүүд ярих юм уу? За их чинь одоо зүгээр одоо болиодоо мэд. Одоо хангалттай байна. Зүгээр 50 амраад. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч, харивж хөрөөлтөд цагаан сар, талах чихэр хувьцаат компани. Дэмжиг ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч, жаргал мэдрүүлэх төгс зохицол, Анус Тести Чизплатер. Гэхдээ яаж юу оруулах юм? тавихгүй юм. За явах уу. Яаж оруулах шийдсэн юм. Тий би тайлбарлана. Амар амар юм би зөвлөлт чи марг шууд зүгээр би өөрөө бодоод хийчихээч. Бүх дэмжээний чи. За Юна ресторан дээрээс нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Тэгээд сайхан зоог барьлаа. Юна рестораныхан тоогоочудаа баярлаа. Сайхан боллоо. Өнөөдрийн дугаарт адгуу сүрэлтэй бурханлаг отхоо хоёр. Тэс орж ирээд ерөөс найруулаад явчихлаа ах маань одоо ингээд палаана эндээс тавиад эндээс юу шиг тэмцэн яа нэг нэ хаа гэж. Тэмцэн яа гэнэ. Бом аягтай бөмбөг тавьсан чи за окей ойлгомжтой. За тийч би камер тавьчих чинь нэг нэ. Яаж оруулах юм мэдчихэж байгаа. Дөрөвний яа гэж байгаа. Дөрөв тэгэл 1 минут хэрэг ч юм уу ингээл газ хамгийн түрүүнд хідэн бөмбөг нэрээ оруулна. Тэр нь л бодоод хожих хэрэгтэй. Тийм ээ та зөв таалаа ингээд нэг палан тавьчиход тийш айгаа бохир ороод энэ та яа гэдэг. Энэ дураа. Яа та бэ. За нэвтрүүлгийн дөрөн байдаг байж байгаа. Тэгээд ямар ч хэсэг хоёр зочинтойгоо зөргөөтөр өрсөлдөн. Тэгээд ялагдсан очоод айлын үр дарддаг дэлгүүр дээр очиж ялагдсан. Одоо хоёр нөө. Хайр нэг баг юм уу? Тий. Хоёр нэг нэг. Тий. Ихэд хоёр хоёр зочин. Адгуурахгүй шүү чи одоо дараагаар. Би баясаад хайр зоргоо өтөнийг баг юм болоо гэж боддог. Гүүгэж дээ. Тэгээд ер нь бодлоо болж л өгвөл битээчтэй 40 хэдэн дугаар хийлээ. Болж л өгвөл зочноороо даруулвал зүгээр шүү дээ. Одоо энэ чинь тийм ээ. Яаж хийж байгаа вэ? Зүгээр юу яач л да. Тэгж эрсдэл үрж байгаа зүгээр шууд пептидчээ л да. Энэ минийгээр яах юм. Аль алиндаа вин гэж. Тэгээд Тэгээд тоглоомоо тоглочихё гоё. За эхлэхөө. Дөрмөө танилцуулъя. За ингэн. За дөрөв лэнчээ зогсон заяа. Дөрөв лэнчээ зогсоод энэ нэг багт 7 бөмбөг байгаа. 1 минутын хугацаа байгаа. 1 минутанд шидэхгүй өнхрүүлнэ. Өнхрүүлээд тэгээд яг урд байгаа аяарга. Хэрвээ одоо сая өнхрүүлээд манайх руу орвол манай дээр оноо нэмэгдэн шүү. За заавал өөрийнхөө аяг руу оруулах хэрэгтэй. Тэгээд 1 минутанд ээлжлээд ээжлээд шидэж болно. Ингээд зэрэг шидэж болно. Тэгээ аягын дотоогоо тоолоход тий хамгийн олон бөмбөг орсон нь яадаг ч болно. орох болоо да. Орно. 1 2-оос тэрийг л тооцолцсон тийм хоорондоо багтаа орохгүй шүү наач нэг. За тэгвэл ихний тэмцээний эхлүүлье. За 1 минутын хугацаа хүн тэгээд багаа төлөөд би орохоор боллоо. Ах их чөрийн багаас отгоо гэж орохоор боллоо. Хамгийн мэдрэмжтэй нарийн зүйлдээ сайн гэдгсэн. Тэгээд отгоо гэж орохоор минут явна байж байгаа. За анхаар хамгийн олон оруулсан л явна. За би цаг харчээ. Манай телевиз цагт итгэхгүй. Телевизэн барьж байгаа хүний цагт итгэхгүй байна шүү дээ. Цаг итгэхгүй те. За яг дийлдэр очгоо. Зөөлөн. Ерөөс яах хэрэггүй отгооч. Яах хэрэггүй. Хөөе баясаха. Хотлаа хөөе. Баясаха нэг ч ороогүй та 10-ыг шидлээ. Орцсон. Ороогүй баясах. Бити яар. Орцсон баясах. Оо. Баясах хийж Явж байгаа юу? Нэг орцсон шүү. яана. Орцсон шүү. Минут явж байгаа юу? Явж. Хоёр орцсон байгаа шүү. Йоо ямар сэжиг юм. Зүгээр. Бити яар. Ороогүй. Орлоо энэ хараач. Энэ орсон. Ороо шүү. Нүг цагаач. Дахиад бөмбөг. Орцсон. Өгөөч. Бөмбөг. Цаг Дууссан уу? Яа. Ажлаа дөрөв болцсон. Гоё штэ. Тэгээд Дуусны араас орсон үгүй юу? Үгүй. За. Цагийн өмнө. за гой. Дөрөв. Энэ муу ч бас өрсөлдөөнтэй муу шаарна шүү. Хоёр тэгээ айгу муухай орилоод ахаар би өөр хайгаад тах юм. Тэрс уг нь За та хийгээд Орохгүй. тийм амар Чиний юм хийгээд бодоо юу? үзтээ. Энэ амар биш ээ. Энэ би амар гэж хэлээгүй шүү дээ би нэг. Тэгээ отгоо шүү. Тэгэл амархан орж юм орж шиг гэдэг. ингээл хийж. Хурд хэр чи амар айхан Тийм тий. сандарчих юм байна шүү дээ. 40 гарчаад бөмбөг өнкрүүлээд оролдоод зогсож байх ч гэжтэй салив гэж. За отоогч дээр бөмбөг оруулаад тэнцчлээ. 4 бөмбөг оруулчлаа. Одоо тэгээд манай хоёр маань дахиад үзэх гэж байна. За минут явуулах уу? Ингээд
Ихсэн. Зөөлөн. За. Яа чорлоо. Зөөлөн. Яа энэ орсон шүү. Зөөлөн. Орсон. Хэцэс бөмбө. Битэн шидээ бөмбө. Ой орсон ба айл орсон юм уу? Айл орсон шүү дээ. Нэг. За. Наа удаар Хоёр орсон шүү. орсон. Цагаа одоо дуусчихгүй дээ гэсгээд. Зөвс орсон. Орсон. Жон ширүүн байгаад байна. Зөөлөн ширүүн байгаад байна. Орсон шүү. Зөв орсон. За болцсон. За Одоо цагаа орсон бусдад шүү. бөмбөгөө Гэлцэр. Наач орсон шүү. Биш манай бөмбөгрөө байхгүй болчихлоо. дуус ийшээ ороод Орсон дууссан. Гэлцэр. Энэ орсон шүү. За одоо ганцхан. Ганцхан. Яа, одоо орлоо шүү. Бараг орлоо доо. За энэ наач орсон шүү. Энэ орсон шүү. Дахиад. Дахиад үзье. Манайх 5 байж танаа гэдэг. Манайх Харатлаа та 4 байна. за одоо ер нь болохгүй. За тэгвэл өөр тэмцээн явуул. Тэгээд За зөргөд Энд чи хаагур ширх гэн харна. Яг адилхан 60 Амар гэсэн. 150 ширхтэй байна энэ. 150 шудаа хараад. Нэг чаа. Мага хил амтай юм биш үү? За өрөөцөр влогийн 2 дахь дугаар амар зарга. маш нарийн аудитор орсны эцэст энэ томцооныг батллаа. Тэгээд энэ Сэлфетгийн өөртөө одоо эхлэлийг ингэ задлж эхэлсэн заяа. Бидний тэмцээн дээр нэг юм ядаргаатай жоохон юм дээр хил ам хийгээд идэх юм байдаг тий. Яг над чиг тий. Шалхахгүй юм дээр санаа гаргаад тэгээд тэр санаа юу явагдгаа. Би дандаа хожигд. Тэгээд эхлэлийг энэ Сэлфетгийн хөвн ямар нэгэн байдлаар дуусгах хэвээр. Тэгээд хамгийн түрүүнд дууссан баг нь ялах нь байна. Яаж хөвнүү, ээлжилнүү байна уу, зэрэг хөвнүү өстө хамгаалах. Ер нь яг нөгөө нэг тоо ширхгэл юу л да. Нэг нэгээр нь батаа гаргах чаар. Олон ингэ шүү, нэг нэгээр шүү. Тэрийг л окей. За. Бил нөө. Бил. За окей. Яг ихчлээсээ идэж чи. За. Амар юм байхаа. Ямар байсан. Зүгээр. Хитэн өвч нэ. За би явах. Одоо чи. За миний бараг бараг. За яв. За бачаа. Сэлфетгээ. За дуслаа үнэхээр ахчихсан. Үнэхээр овоолаа гिचлаа энэ дарахгүй. Тайр хардаа их хөөсөн баг. Манай ширхтэй байсан байна арай. Манай 250 Ингэж яахгүй. Би отгоош ингээ бариад өгчгүүд энэ үчи зүгээр. Ингэчлээ. Барихгүй болохоор зэрэг нэг нь яхаар бас болохгүй юм байна. Зэрэг ингэ барингууд ингэж тийм байна. За хайрын цаас одоо энийг буцааж хийж уралдана. За хоёулаа өрөөд. Цусан дээр хэрэгтэй би аваа явчих дөхөө. Цусан дээр хэрэгтэй. Цусан дээр хэрэгтэй би аваа. Ажил дээр авчиж тавьчих хэрэгтэй. Эйгөө мань. Манай ажилтаа яг цуглаж эхэлж байгаа гэсэн. Хоёр дахь тэмцээн дээр маань хоёр оролцогчд маань одоо зочид маань яллаа. Тэгээд энэ удаагийн үрийг одоо зөргөө өвтөр даахарлаа. За тэгээ айл руугаа дэлгүүр руугаа явъя. Тэгээд би зүгээр яг хаа өнөөдөр зүгээр бодсон ялагдана гэж бодсон юм болов. Зүгээр явах газраас сонгочихгүй. Ийшээ юу орчуул яад юм бол гээд. Ярам гэсэн ч нөө. Битүү айлууд ч тий. Тэгээ цаашаа дэг гүн рүү н ороод бас нэг дэлгүүр байвал. Нөгөө хоёрын. За та исвч би зочтой бэлэг өгөөд гэх. Оо за. За энийг За ихтэй. ихтэй өгч. За юм. Манай янагаас гарч байгаа. Манай дөрөв өгцтэй бөөн баяр. Тэр бактерийг агуулсан. Ашигтай бактери гинэ. Чи тэгтээ хэрэггүй гэсэн дөрөв. Үгүй ах захаа бодоод танд өгч байхгүй. За тэгээ дээрэс нь юна арцанаар өсвөх. 100,000 төгрөгийн өсөлт нь ирэх юм бичиг. Аахан гэр бүлээр орч. Тийм байна. Үнэт цагаасаа. Нэг бол зориулныг аваад надад шууд 200 өгч болно. Мөнийг аваад оо. Цаанаас л тийм ашигч ажиллаж байгаа. Тэн удаагийн дугаараа самтран ажиллаж байгаа. Анус тести числатор гэж. Хэлээ би яриулж байгаа. Анус тести числатор гэж. Хамтран ажиллаж байгаа. Манай бэлтгэний цуглуулга. Ямар гоё юм байлаа. За үнийг танд. Ямар гоё юм бэ? За үнийг тань. Ваа, nice. Миний одоо удахгүй төрсөд өрлөж байгаа. Төрсөд өрлөх гэсэн юм бэ? Отовч төр чи нэг өдөр төрсөн. Өмхөн ордны. Йой, хоёулаа хамт өндөрлөх үү? Яа. Та нарийнхан 100 хэрэгтэй орж иж байгаад энэс та алаач та. 100 нийлүүдэд нийлүүлж байгаа доо. донд нэгээ тавьж байгаа. Ямар гоё юм бэ? Баярлаа.
За өнөөдрийн нэвтрүүлэг маань тэгээд энэ түрээд одоо битээр цаашаа явж одоо өрөөд арахаар боллоо. Тэгээд битээр хувьд бол ийшээ Яармаг зүг рүүгээ зүглээд. Тэг битээр явахгүй гэсэн үг юм уу те? Харин яаж болно л доо. Урдны нэвтрүүлэг бол хүмүүс яваад идэх. Зочид маань тий яг үр төлөхгүй ч гэсэн хамаагүй яваад ингээд хамтдаа очиод. Битээр яг нэг 100 мянган төгрөг гаргаад төлчих бас болох нь шүү дээ. Тэхүү сүрэлтөө. Ахыг ч юм дөнгөж өгч. Энэ ах нь яг биш. Ахыг ч өөр нь яг зүгээр очиод төлөлцөн гол нь ялагдчих л болохгүй. Ихтэй тэгж хэлсэн. Гол нь ялцсан гэхдээ яг нэг төлөлцсөн. За үгүй би юу ястай. Ялсан ч ялагдсан ч ер нь эхлэхээс өмнө нэг бас төлөлцөөд нэг жоохон гар бийж гэсэн оролцчвал зүгээрээ гэд. Би хэлсэн шүү дээ. Миний хоёр дөө ялагднаа. Вин эрсдэлгүйгээр зур хуваагаа төлчих гэдэг нь ихлэ ярьчаад дараа нь тэмцэлтэй л яах вэ гэж. Ах ашигтай хоёр зөвшөөрөөгүй шүү дээ. Тэгэл одоо тэгэл хоёр ч бас их молгоо хүмүүс юм аа. чи аль болох зочдороо даалгачих гал үтсэн байдгүй. Тэгээд за яах вэ? Нэвтрүүлгийн хамтран ажиллагч аривжих хөрөлтөд цагаан сар талах чихэр хувьцаат компани. Дэмжин ажиллагч байгууллага Юнан Солонгос хоолны сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч жаргал мэдрүүлэх төгс зохицол Анус Тести Чизплатер. За өрөөнд дотор үндэсний удаа гүргэлж ирсээр байна. Тэгээд ахыг ч өөрийгөө дагуулж явсаар хагаад уул нь өөрөөсөө хожигдсан байгаад байдаг. Тэгээд одоо ахыг ч өөр маань тэгээд явъё яад ингээд. Цогтой энэ Сүлжээд л байла. Ярамгийн одоо хаанах гэж явд юм болоо. Сонсголон авцаа юу. За сонсголон гэж явдаг юм байна. Ярамгийн айдууд дундуур явсаар байгаа. Сонсголон руугаа баг ороод ирлээ. Тэгээд энэ ч нэг дэлгүүрийн гадаа ирсэн. Энэ юу гэнэ? Дэлгүүр хүнстэй дэлгүүрийн. Дэлгүүр хүнстэй дэлгүүрийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд ийшээ ороод өрийн дотор байна уугүй юу асууя. За тэгээд ингэн одоо энэ нөгөө нэг рендомор ихгүй юу? Тэгээд энэ нөгөө санамсаргүй байдлаар учраас одоо ингэн хоёр ахын их чах хоёрын нэг нь одоо хууцыг хэлж өгнө. Нэг нь за дээрээсээ тэд айлгээ хэлээд өгнө. За тэр айл нь тэгээд 50000 байна уу 50000 байна уу 500,000 байна уу тэгэл яг нөгөө нэг яг таарсан. А гэхдээ битүүрийн нэг юу болоорэ одоо шинэ аригт тамхи янз янзын авсан айлыг бол шууд алгасан. Тий. Тэгэл хамгийн гол нь гэртээ одоо хүүхд багчудаа хэрэгтэй зүйл авсан. Үстэй. Тий, тийм л Үснэ ч юм уу тий. Тийм байгаамаа. Тэгээд өнөөдөр нэг айлыг одоо зоригийн өтөр дарахаар олчлоо. За орох уу? За тийм. За. Баярлаа. Хууцсан та сонгох уу? За тийм. За сайн байна уу? Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байна. Өдрийн мэнд. За өрийн дотор гэж влог хийж яваа. Мэдхүү та юу үдчихсэн? Өвчлгүй яг уу ер нь харж ирсэн. Тийм үү. А өнөөдөр дугаарт маань манай одоо сүрэлт ах маань отгогч хоёр маань зочноор оролцож байгаа. За Гэтэ одоо өрийг одоо битээр дарахаар болсон. Өөртөө ялагдсан байгаа. Тэгэж манай хоёр маань хамт хүрээд ирсэн байгаа. Дахиж өөр нь яг та хоёр дардсан юм уугүй юм уу харъя гэдэг. Үнэн юм аа. Чуулъя. Харна гэдэг заавал даруулна гэдэг. За. Юу байд өрийн дэвтэр байгаа. Өрийн дэвтэргүй дэлгүүр гэж л юм байхгүй л дээ. Бүх юм өрийн дэвтэртэй. Дэлгүүр болгоно л байгаа л дээ. За өрийн дэвтэр гэхээр энэ ч нэг иймэрхүү. за ийшээ. За. За жишээ нь. За юу яадаг За юм. жишээ нь яг ерөнхийдөө нэг жоохон зээлх авдаггүй айлууд нь араараа байдэ. За тэгээ нэг өдөр тутамдаа яг нэг аар сархаа ингээд нэг эргэцээдэг хүмүүс энчээ байдэ. Миний бодлоор л яг энчээ бол 10,000 хүн байгаа. Тэгэхээр энчээ нэг яг зорилт бүлэг байгаа. Нэг одоо хүүхдүүд нь ихээр чи нэг ажил их боломжгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ нэг одоо энэ түрээсийн гашаанд байдэ. Тэдний үр яг ерөнхийдөө сансныг бодвол яг нөгөө нэг тэдний чи нэг ажил хийдэг ганцхан өргөдөлгөөс эмэгтэй ихээр чи нэг л эмэгтэй шүү дээ. Тэгэхээр яг тэднийхийг ерөнхийдөө миний бодлоор шууд зүгээр санал болгож байгаа байхгүй. Нөгөө түрээсийн гашаа гэдэг чи өөрөө нөгөө сар болгон тэр хүнд нөгөө мөнгөө төлнө. Тийм байна, тийм. Тэгэхээр яг эдний үр ихээр чи эднийх яг нөгөө төлөө боорцог ерөнхийдөө мод тэгэл боорцог талах тарай ийм л юм аваа. Өөр юу ч ахгүй. Эднийг чи ядаглаа нэг чихэр жимс аваа гэхээр ч бас нөгөө нэг өрнөөс өрний хооронд гэхээр чи нөгөө тэвтэрнээс тэвтэрний хооронд гэхээр хүүхдийн мөнгнөөс хүүхдийн мөнгө тэгээ нэг тиймэрхүү системээр явдаг болохоор эдний өр нэг 121 мянга л байгаа байхгүй. Тэгээ яг тэр айл нь болохоор яг нөгөө түрээсийн гашаа нэг гэр өрөөл яг тэгэл тэндээ амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр яг шудрах гэдэг яг нөгөө сонголт байхгүйгээр яг энэ ч ингээд яг чи яг өөрл зөндөө байгаа. За над нэг юм горимын санал. За. За энэ хүн чинь яг энэ амьдралыг одоо энэ дотор байгаа болохоор мэдж байгаа шүү дээ. Үнэхээр тэр хүнд одоо хэрэг болчмоор байгаа бол тэрийг даръя. Тэгээд
яг блогны үндсэн зарчим байгаа шүү дээ. Нөө рандомор тэд хуудасны дээрээсээ тэд ч юм уу ингээд нэг сонгодог шүү дээ. Тэрийг бас давхад тэгээд 120,000-ын бит хоёр төлчөөд хүү хувьяасаа яг тэрийн төлөөд өгч тий. Болно шүү дээ. яах юм. Нөгөө дахиж тэрийг рандомоор та нар өөрсдөө сонгочихгүй тий. Тэгээд 120 хэдэн нэмэн 121,000. 121,000. За тэгээд юу ичил та. Нэг мөсөн битэр 100,000-ыг гаргаад 80 хэдэн мянга 70 хэдэн мянган төгрөг нэг энэ дээр нь хүнсний юм авчираад энд нь яг нэг боовдлох малхыг өгчихэд хөө. Тэр айл нүгэн гайгүй юм чи ингээ бөөнд очиод ингэж болохгүй. Тэгэхээр тэр айлтны зүгээр юу ичи. Бид тэр нэг мөсөн 200,000 төгрөг 100,000 төгрөг гэл хийгээд. Ингэчих юм байна. За би яг ойлгосон. 120,000 дараад тэгээ үлдэгдэл мөнгөний энд үлдээчи. Та дараа орж ирсэн өөртөө хэрэгцээт юм аваарай гэж тэр хүмүүсрээ холбогдож хэлнэ шүү дээ. За хэлчихье. Хоёр маань сонгочих. Тэр рэндом баг. За. Энэ хэдэн удаатай төвтрлээ? За энэ чи ерөнхийдөө 36 Тэр нэг хойшоогоо яг дандаа энэ чи нөгөө ард урталгүй ингээл ер нь битүүл байгаа байхгүй. Ер нь бол яг үзэгчтэй харуулахад ингээл байж идэм байна л. За тэгвэл ингэчи 34 дугаар хуудас гэ би хэлчихье. Тэгвэл хамгийн хойшоогоо 36 хуудастай. Тэр 34 баггүй. 34. Хайдлаас хойш хуудас. 1 2 энэ хуудас. За энэ хуудасны чи өөрөө доороос хийддэг нэ. За энэ одоо нэрийг одоо яах юм? Дарагдсан юм шиг үгүй юу? Олдоо ах гинэ. Энэ Наадсан яг энэ дарцсан байна. Энэ нөгөө ардаа болохоор нөгөө нэг л айл байдаг байхгүй. Яг тэгэхээр жоохон урдлын айлууд байна. жоохон урдуураа байл яг нэг айл нь тодорхой буужгүй. Гартал нь болохоор чи нөгөө нэг зөвхөн авдаг нэг ганцхан За айл. тэгвэл ихний 3 юм уу? Хуц 3. За 3. За 3 мөр бол дарагдсан баг. Жоохон энэ дуун тавьцаа. Оо яасчихсан юм бэ. За тэгвэл нэг 15 за. За. Байна уу? Тэгэд 15. Нүрээр нь явчих. За. Торчлахтай. 2 3 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 дахь нүргсэн үү? Тийм байна. За. 15. Энд чинь За ингээл энийг чи. за. Доороосоо нэг 2 3 4 гэх юм. За соён бүгж байна. Соён бөгжил хүн байлаа. Соёмчин хүмүүс нэлээд өртөө нөө. Тэгээд За соёнбогийн өөрийг бодчих тэгэхөө. 49,000 байна. Үгүй дээр нь шүү дээ. Ингээд соёмбоо байна. Энэ соёнбогоор нийтдээ яг ингэж явангуудтай. Одоо энэ чи ингэнгүүтээ 98 дээр ингэж яв энэ хэд нэмэгдчихэж байгаа байхгүй. Нэмдэг хамгийн сүүл 400 За таны хэлүүлээ бодчих. За. Тий. За. Рэндом ч бас чангал юм байна. Тий. Соён бол одоо 86,000 дээр 49,000 мөн 4. За ингэнгүүтээ соён би үлчээ. 900 юм байна. 93,800 дээр нэмдэг нь 1600. 1600 8600 8600 4900 За. За тэгэхээр 97 400. За энийг бит хоёр. За энийг минь. Энэ ял уцгаа юу? За юу дөрмийн дагуу бит хоёр энийг дарчих. Хоёр нөгөө нэг 100,000 төгс ишээчихв тий. Тхүү. За тэг. Тань руу ичээ. Зансан. Нөгөө нэг ааш. Нөгөө нэг айлынхаа. За эхлээ бит хоёргээс дарчих. За тэг. Тэгэхээр 100 Таяр 121 байсан. таяр боломжтой бол 90-ийг дарчих. Тэгээ энэ байна. За ашгүй. Боломж байна. за ашгүйтэй. Боломжтой бол дарчих. Чадах уу? Энэ байлэр тий. Наргааш. Зоргоо битэр энэ мөн үү? Соёнбоо гээд. Тийм энэ доотлолт нь ингэж тавьсан байгаа яг За окей. ингэ. За битэр соёнбог ямарсан дарлаа шүү. За тэгээ та нэг соёнбогийн дугаарыг одоо тэгээ нөгөө нэг айлын дугаарыг бас олоод. За нөгөө нэг айл нь аль вэ? Нөгөө хэл нь яг энэ дээдтэй нөгөө инкэ гашаа гэж тавьсан Энд байгаа. бас яг ойрхон яасан Тий биш тий. ойрхон ойролцоо явж. Хамаг өөр чинь. Тий. За ингээд. За ингээд. Тооч боломжтой бол 100 хийчих. Би бас 100 хийчих. Би энэ жоохон боломжгүй байгаа чи зээлээч. Энийг ингээ гүйлгэх чинь гацаадах юмсан. Натар наран гэрэл юм уу тий. Тийм үү. За би отхоо За, гэж чичээ. Отхоо өр дарсан гэж. Энэ яста эзнийгээ шарж энэ да энэ. Миний аппликейшн гэж. Энэ аппликейшн айгүй. За одоо боллоо. За. Бит хоёрын өрийг болохоор эндээс соён гэж айл өрийг. Та эндээс шүү. Дансан нэтлэхөө. Нэг үний ч гэсэн бас гоё үрийн дарж өгөөд те. Хоёр дүмэн нэр ста хөрх нэвтрүүлэх гэдэг юм байна. Ста мундаг шүү. Дугаар хийсэн өдөр нэг гоё болцсон шүү дээ. Амар гоё юм тийм бичлэг хийсэн. байна. Одоо энэ хүн амарх баярлах байхаа гэж бодод байна тий. Ер нь танах өрийн лимит тогтоодгоо. За тэрнээс дээш бол одоо яах юм бэ? Тэгээ ерөнхийдөө өрийн лимит нь тогтоолгүй яг өөрсдөө чинь нөгөө авч ирэх хүний ямиг ерөнхийдөө сарын 1-ээс ахуулаад 20-ны хооронд зээл авчиж байгаа. Ерөнхийдөө бол одоо угаасаа эдийн засаг ерөнхийдөө бас хэцүү шүү дээ.
хүн болгон ч одоо ингээ нөгөө хувьцааны мөнгө, хувьцаа өгнө, хүүхдийн мөнгө орно, тэгээд халамж орно гэд ерөнхийдөө бол дандаа нэг тиймэрхүү юм ярьсан хүмүүс их байгаа байхгүй юу? Тэр чинь ер нь жоохон чанга ба шүү. Таны дэвтэр одоо хэдэн төгрөнд эргэж байна? Одоо энэ Энэ үр ерөнхийдөө нэг 3-аас 4 ер нь 5 бол хавцаа явчихж байгаа байхгүй юу? 3-аас 4-өөс 5 сая үстэй. Тий. Тэгэл яг эн чинь тэгэл хэцүү байгаа шүү дээ. нэг дугаар дээр ивент гэж авч байгаа. Дэвтэр нь яаж үтсэн? Дэвтрийн дараа шатаагаад. Бас гоё юм. Дэлгүүр тэр чигээр өргөө болоод тий. Гоё. шилийн сайрсаа тийм үү. Нөгөө данс авч данс авч шатаадаг ба. Оо энэ Амар гоё шүү дээ. Мундаг. За би нэг дугаар юм л. Өстө буянтай юу. Саянбог хадгаар байна. Тэгээ. Байна уу? Оо бэн сайн байна уу? Соёнбоо гэх юм уу? Сайн байна. Би нөгөө нэг энэ өрийн дэвтэр блогоос явж байгаамаа. Тэгээд өнөөдөр өрийн дэвтэр блогоо бичиж яваа. Тэгээд энэ Дэлгэрэх. Яармгийн дэлгэрэх дэлгүүр дээр ирчээд байж байгаа юм. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт маань жүжигчин отгоо сөрөлт гээд хоёр хүн оролцоод бит хоёрыг тоглоод дийлээ бит хоёр үр дарах болохгүй юу. Тэгээд энэ дэлгүүр дээр ирээд санаандгүйгээр нэг айлыг сонгосон чи өөрт чинь сонгогдлоо. Тэгээд энэ дэлгэрэх дэлгүүр дээр нэг 90,000 байсан. 96,000 төгрөгийн үр байгаа юм байна шүү дээ. За тэр үрийн дарчлаа шүү. Тэгээд өнөөдөр дэлгэрэх дэлгүүр дээр өргүү болсон шүү гэж хэлэх гээд. За тэгээд ажилд нь амжилт хүсье. Өргүү болсон шүү. За. Гоё юм бэ. Сток гоё юм бэ. Оо, за сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Би нөгөө өрийн дэвтэр гээд болоог өгдөг штэ. Нэвтрүүлэг. Өрийн дэвтэр гээд нэг нэвтрүүлэг өгдөг штэ. Тэрэнд өнөөдөр би жүжигчин сөрөлт байна. Тэгээд жүжигчин отгоо үтээр оролцоод тэгээд одоо санамсаргүй байдлаар нэг айлын үрийг ингэж дарах юм одоо боломж олдсон байхгүй юу тэрт. Тэгсэн чинь танах сонгогдлоо л доо энэ дэлгэрэх гээд дэлгүүр дээр тэнд үр байгаа юу? Тэнд үр байгаа юу? Манайх байхгүй. Ямар дэлгүүр дээр гинэ? Дэлгэрэх гэсэн шүү. Жалганд байдаг. Жалганд байдаг. Бага. Тэгээд битээр отгоогчдээр танаа өрөө нэг 121,000 төгрөг байна. Тэгэхээр тэрийг дарчлаа шүү. Өнөөдрөөс энэ дэлгүүр дээр өргөө шүү гэж хэлэх гээд ээ. За тэгээд нэг битээр нэг 200,000 төгрөг ингээд биенээсээ ингээд өгцөн байгаа. Тэгээд нэг 79,000 төгрөг одоо жишээлбэл энднийхээс судалдан авах боломж бас үлдээлээ шүү. За юу. За тэгээд дуртай мааваараа тэгээд жүжигчин отгоо жүжигчин сөрөлт байлаа. Сайн сайхан нэг үсэ. За амжилт таарч соромжтой өнгөрөх юм Баярлаа. За. За баярлаа. Хүн яахаар үртэй боломжгүй болохоор л тавина шүү дээ. Тийм ч үнэхээр Энэ айл чинь харигтаарс бол аваагүй шүү дээ. Аагүй ерөнхийдөө угаасаа яг энэ зорилт бүлэг гэдэг чинь ерөнхийдөө л чухал байхгүй. 3 эмэгтэй 2 эрэгтэй байгаа. Оо амар болов. Тэгээ яг өргөдөлх болсон эмэгтэй болохоор чи ер нь нөгөө 121,000 гэдэг чи ерөнхийдөө л энэ айлчил их мөнгө байхгүй. Тэгээ эн чи яг нөгөө 5-5 хүүхд идэж шууш гэдэг чи өдөрт нэг 2 талх аавна. Тэгээ нэг боорцох горч нэг багтаал нэг боорцох арай хүрэхгүй шүү дээ. Одоо савлгаа ямар болсон бол. Тэгэл 2 боорцог. Нөгөө өглөө буусна өдөр явах нэгийг чинь тэгээ өглөө бууд ирсэн нас нэгийг чинь. Тэгэхээр ч өдрийн 2 боорцог гэхээр чи ер нь доороо явчих байгаа байхгүй. Ер нь өдөрт нэг 10,000 төгрөг нийлээ ерөнхийдөө. За тэгээ баярлалаа. Энэ амийн олон хүмүүс бас итгэж өөр тавьж буцаагаад одоо энэ бизнесээс суугаасдаг. Танд маш их баярлалаа. за баярлалаа. За баярлалаа. За. За баярлалаа. За. Баяртай. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг маань энэ төрөйд өндөрлөж байгаа хүлээж авч оролцсон хоёр ахыг чөртөө маш их баярлалаа. Сэтгэл яаж байна? За лавд миний хувьд бол одоо мөрөөдлийн театрынхаа жүжигийн ажилтаа гэдээ маш их ажилтаа байсан ч хоёр дүүгийнхаа урилгыг хүлээж авд. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ дугаарт нь отгоогч надтай хамт орно гэхээр би одоо зориод хүрээд ирсэн. Тэгээд хамгийн гоё нь ямар ч байсан өнөөдөр нэг хүн санамсаргүй байдлаар хүнийг баярлуулсан да одоо лав миний хувьд бол маш их баяртай байна. Сайхан байна. Адилхан тийм. Ер нь нэг айгүй удаан орооч гэж хэлжсэн. Тэгээд оръё л гэж бодож л байсан. Тэгээд орох өдөр ирлээ. Тэгээ өнөөдөр бас нэг гоё өртөлгөөсөн 5 хүүхэдтэй нэг эмэгтэйг баярлуулчлаа. Тэгээд ямар тасаа их гоё үйг байна. Сэтгэл айгүй сайхан байна өө. Буян гэдэг чинь тэгэл буцаад ирнэ шүү дээ, тийм ээ. Миний хувьд бас айгүй гоё нэвтрүүлэг хийд юм байна. Маш их баярлалаа. Үндэсний бодлогт нь амжилтжсэн. Тэгээд хүмүүс санал тавиулна дуртай цаг зав зориулаад орж байгаараа. Үнэхээр гоё юм. Нэвтрүүлэг байна, тийм байна.
За тэгээд Original Vlog-ийн нэгэн шинэ дугаар ингээд өгөр өндөрлж байна. Урилгыг хүлээж авсан хоёр зочиндоо маш их баярлалаа. Бямбгар гүрийн 20 цаг 30 минутаа синий телевизээр гарч байгаа. За мөн дээрээс нь бидний одоо Баясаа зөргөө YouTube хуудасаар гарч байгаа. Та хэрвээ үзэх хүсвэл бидний хуудсыг одоо Баясаа хэлээрэй. Subscribe дагаарай. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Баяртай. Баярлалаа.